За Монголын сэтгүүлчдийн нэгдсэн бол мэрэгжлийн эрх ашигыг хамгаалах үүргийг дүрмээр хүлээсэн төрийн бус байгууллага 70 гаруй жилийн түүхтэй. Тэгэхээр яг мэрэгжлийн эрх ашиг зөрчигдөж гэн гэсэн тохиолдолд сэтгүүлчид, редакцууд, сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлд ханддаг, хамтарч ажилладаг юм уламжлалтай. За 2020 оноос хойш болон өмнө сэтгүүлчдийн яг мэрэгжлийн эрх ашигыг хүнддэг нэг асуудал нь яг энэ эрүүгийн хууль дахь нэр төрийг хамгаалах хуулийн зохицуулалтууд байсаар ирсэн. Тэгэхээр хүний нэр төр гэдэг үндсэн хуулийн хуулиар иргэн долгогдсон талбарчгүй байх тэр эрх хэрэгжүүлөө нөгөө талаас үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх хэвлэл нийтлэх хэрэгжүүлөө хоёр яг адилхан үндсэн хуулийн эрх хэрэгжүүлөө боловч яг хэвлэл мэдээллийн салбар дээр ирэхээрээ яг зөрчлөн тод харагддаг ийм онцлогтой. За тийм ч учраас сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн яг сэтгүүлчдээс хүлээж авсан гомдол хамтарч ажиллаж исэн кейсүүд болохоор энэ ихэнхдээ энэ эрүүгийн хуулийн нэр төрийг хамгаалах заалт дээр байдаг. За энэ нэр төрийг хамгаалах эрүүгийн хуулийн зохицуулалт өмнө нь гэдэг нь 2017 он хүртэл 2020 он хүртэл яг тодорхой гүтгэх гэмтэргээс юм уу, гутаах, доромжлох үйлдэлээс юм уу, юунаас яаж хамгаалах нь илүү тодорхой байсан болвол 20 онд эрүүгийн хуульд орсон энэ 13-14 худал мэдээлэл тараах гэдэг энэ зүйл хэрэгжиж ирснээс хойш өмнө бас байгаагүй асуудлуудыг дагуулж ирсэн. Тэр нь юу вэ гэхлээр худал мэдээллээс нэр төрийг хамгаалах гэдэг энэ зохицуулалт хэрэгжилтийн явцад юу болсон бэ гэхлээр мэдээллээс бусдын нэр төрийг хамгаалах, мэдээлэл гэдгийнхэн доторх үнэн худлыг ялгахгүйгээр үзэл бодол, шүүмжлэлт, байр суурь, сөрөг сэтгэл, коммент бүгдийг энэ зүйл рүү оруулж шийдээд за дээр нь нэр төрд халдах гэдэг ойлголт нь нэр хүнд нэр цохогдсон тохиолдол болгоныг шалгах ийм одоо үр дагавар төрж ирсэн. Нэр төрд халдна гэдэг нь тэр халдлагын улмаас тэр хүний нэр төр хохирсон юм уу? Ямар байдлаар хэдий хэмжээгээр хохирсон те гэдэг ийм тодорхой зүйл байхгүйгээр одоо нэр төрд халдсан мэдээлэл болгонтой тэмцэх ийм одоо үр дагаврыг авчирч ирсэн. Энэ нь манай хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл гэдэг салбарын үндсэн одоо үүргийн нэг болох хяналтын үүрэг. Энэ нь эрх мэдэлтний төрийг мэдээллийг эзэмшиж байгаа төрийн давуу байдлыг төсөв төрийг мөнгийг захиран зарцуулж байгаа эрх мэдлийг хяналтын үүргээ хэрэгжүүлээд нэр цохих болгонд одоо хэвлэл мэдээлэл энэ маргаан руу эрүүгийн хууль руу татагдан орох мэрэгжлийн алдаан дээрээ хүртэл мэрэгжлийн одоо үндсэн үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө хүртэл яг эрүүгийн гэмт хэрэгт шийтгэгдэх ийм эрсдлийг авчирч байсан. За хүний эрхийн үндэсний комиссийн мэдээлэлд илтгэлд дуртагдаад байгаа нэг зүйл сая бид нарын хэлцүүлгийн явдлаар сонслоо. Тэр нь гомдол гаргагч, гомдол өгвөл тохирогч болдог, энэ гэмт хэрэг болдог. Гомдохгүй байвал гэмт хэрэг биш байдаг те. Ийм орон цаг үүсгэжсэн гэдэг те. Энэ нь өөрөө яг үзмжээр сэтгүүлчийн хэвлэл мэдээллийг эрүүгийн гэмт хэрэг түлхэж болох, өгөөчөж болох ийм шалгуурыг тавьчихсан. Тэр гэмт хэрэг бол санаа зорилго нь тодорхой, яг үйлдэл нь тодорхой эрүүгийн хууль бичигдэх ёстой шүү дээ. Гэтэл яг ийм орон цаг үүсгэдээс нь хэвлэл мэдээллийн салбарт эрсдэл болгочихсон. За энэ үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл нийтлэх, мэдээлэл хайж хүлээж авах гэдэг энэ иргэний үндсэн эрх чөлөөг эрүүгийн хууль болон бусад хууль ингээд зөрчиж байна гэдэг гомдлыг бол үндсэн хуулийн цэцэд энэ ардчилсан үндсэн хуулийн 30 гаруй жилийн хугацаанд бол иргэд гомдол гаргаж ирсэн боловч анх удаага маргаан үүсгэж хэлэлцсэн тохиолдол нь энэ болж байгаа. Тэгэхээр энэ үндсэн хуулийн цэцэд одоо маргаан үүсгэж хүлээж авсан цэцгийн гишүүн үлзий тогтох за дунд суудлын хуралдаанд оролцсон үлзий сайхан цэцгийн гишүүн үлзий сайхан болон дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүдийн одоо эр зориг дээр гэдэг юм уу энэ академик ур чадвар дээр шийдэгдсэн гэж одоо хуулийн салбарынхан үзэж байгаа энэ маргаан нь бас нэг зүйлээр анхны тохиолдол болоод байгаа нь эрүүгийн хууль хүний эрх хэрэгчлөөг зөрчиж байна гэдэг дүгнэлт анхны дүгнэлт тий. Тэгэхээр энэ нь хэвлэл мэдээллийн салбарч тэр одоо хуульчдын дунд ч гэсэн эерэг сөрөг аль адилхан маргаан байр суурийг дагуулж байгаа.
Тэгэхээр бид нар нэгэнт өнөөдөр энэ үндсэн хуулийн өдрөөр үндсэн хуулиар эргэн толгогдсон 16-гийн 16 үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах эрх зүйн орчинд илүү баталгаажуулах ёстой гэдэг асуудлыг ярьж байгаа бол нөгөө талын шүүмжлэлт байр суурийг ч гэсэн бас сонсох нээлттэй сонсох ёстой. За нэр төрийг бас хамгаалах ёстой. Гэхдээ юунаас яаж гэдг нь тодорхой байх ёстой. Нөгөө талаар бусдын нэр төрийг халдах энэ эрх хэрэгчлөөний одоо хил хязгаар дээр хүл гიშгдэг энэ хэвлэл мэдээллийн салбар бас өөрийн мэрэгжлийн ёс зүйгээ баримтлах ёстой. Хариуцлагатай хандах ёстой гэдэг асуудлыг бид нар бас өнөөдөр энд давхар хөндөж ярих ёстой гэж одоо үзэж байна. Таны ихтгэл донд нэг зүйл байсан. Тийм. Үндсэн хуулийн энэ цэцгийн дүгнэлтэн шүү дээ. Энэ үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эрүүгийн хууль зөрчиж байна гэдэг дүгнэлтийг хүлээж авахгүй л гэсэн байр суурь тийм. Тэгэхээр нөгөө гол үндэслэл нь бас нэр төрийг хамгаалах нэр төрийг заалт бас эрүүгийн хууль байх хэрэгтэй. Эрүүгийн хуулиар нэр төрийг бас хамгаалах хэрэгтэй гэдэг ийм байр суурь байна. Таны ихтгэл гарсан шүү дээ. Сумынхаа засаг даргыг шүүмжилсний хадлуу ингээд эргэн хүртэл ингээд одоо гинт хэрэг татагдж байгаа, хэрэг үүсгэгдэж байгаа асуудал. Тэгэхээр энэ зөвхөн хөлөндөөлийн байгууллага сэтгүүлчдийн эрхчлөөний асуудал биш. Эргээд эргэн хүн үзэл бодолтой авах, үзэл бодлоо илэрхийлэх, түүнийгээ түгээх, хэвлэл нийтлэх энэ эрхийн зөрчил байгаамаа. Тийм учраас та энийг илүү бодитоогоор тайлбарлаж өгөөч. Эргэн бүрт энэ ямар хамааралтай юм бэ гэдэг. Тэгэхээр энэ эрүүгийн хуулийн 13 14 нөгөө хууль эрх зүйн талаасаа бас маргаан дагуулад ирсэн нэг нь тэр ахгүй эргэн багийн засаг дарга шүмжилсэн пост ширсэн чинь ингээд дуудагдаа шалгагдаад ингээд явцсан. Тэр эргэн ингээд хэлсэн гэж байгаа. Үгүй засаг дарга шүмжилж болохгүй гэд энэ хууль дээрээ тэгвэл биччихгүй яасан юм бэ гэд тэгвэл би шүмжлэхгүй штэ гэсэн гэ тий. Тэгэхээр нөгөө яг эрсдэлтэй орон зай үүсгэж байгаа нь энэ дээр байгаа. За дээр нь нөгөө агаарын бохирдол хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл тий энэ асуудалд нэр цохогдсон даргаыг одоо шүмжилсэн пост ширэлсэн хүүхдтэй эмэгтэйчүүдийг бас эрүүгийн хуульд яллагдагчаар дуудаад юм уу хавц зэрэг нэгээд те зөндөө олноор нь ингээд шалгаад бүр ингээд дайц түүц давтуулжсэн юм тохиолдол байгаад байгаа. Тэгэхээр энэ үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх хэвлэл нийтлэх хэрэгчлээ бол яг сэтгүүл зүйн энэ хэрэгчлэн дээр ажиллаж байгаа боловч эргэн болгонд олгогдсон энэ эрх хэрэгчлөөг энэ технологийн хөгжил бүхий шинэ ирэн хүн болгоны гарт атуулсан байж байгаа хэрэгчлээ шүү дээ. Тэгэхээр энэ талбар дээр илүү чөлөөтэй нээлттэй ажиллаж байгаа иргэд инфлюенсерүүд болвол яг энэ зүйл залтаар одоо яллагдагчаар татагдах ийм тохиолдлууд бол бас зөндөө олон.